Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн сонгосон сэдэв бол эерэг хандлагын тухай. Хэрхэн өөрийнхөө аливааг эергээр харах чадварыг хөгжүүлэх вэ? Энэ чадвараа хөгжүүлснээр бидэнд ямар сайхан боломжууд нэгддэг вэ гэх мэт талаар олон өнцгөөс нь эргцүүлэн бодоод энэ сэдвийн талаар гүнзгийрүүлэн ярья. Хүн юугч шинээр сурж тэр талын чадвараа хөгжүүлж болдог. Тэгэхээр энэ эергээр харах гэдэг бол нэг төрлийн чадвар бөгөөд түүнийг бид хөгжүүлж, сайжруулж болно. За тэгвэл яриагаа бид ер нь яагаад заавал эергээр харах хэрэгтэй юм бэ? Харснаар бидэнд ямар ашигтай юм бэ гэдэг талаар ярья. Мэдээж энэ талаар бол хүн болгон өөртөө гэсэн бодолтой, ойлголттой байгаа л да. Гэхдээ өнөөдөр би өөрийнхөө өнцгөөс ярья. Тэгэхээр бид хамгийн эхлээд нэг зүйлийг дотроо маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь энэ орчлон ертөнцийн дээр өрнөж байгаа үйл явдал, юмс үзэгдлүүд зөвхөн л өөрийнхөө жамаар өрнөж байгаа. Тэрийг бид нэр яаж аль өнцгөөс нь харж байгаагаас зовлон байна, жаргал байна, сайхан байна, муухай байна гэх мэтчлэн бид нэр дотроо тэр ангилж ялгаж байгаа зүйлийг үүсгэж байгаа. Тэрнээсгүй бол орчлон ертөнцийн бүх юм зөв өөрийнхөө жамаар л өрнөж байгаа. Энийг бат сайн ойлгох хэрэгтэй. Бидний дотор болон энэ орчлон ертөнцийн бүх юмд тэр арга билгийн хоёр загас шиг сайн муу аль тал нь зэрэгцээд оршиж байдаг. Тэр хоёр зэрэгцэж оршиж байгаа зүйлийн сайхныг нь харах уу, муухайг нь харах уу гэдг нь зөвхөн хүний өөрийнхөө сонголт. Өнөөдөр өөрийгөө маш доогуур үнэлдэг, өөрийгөө үзэн ядж байгаа, өөрийнхөө амьдарч байгаа орчинд дурггүй, өөрийнхөө амьдарч байгаа улс оронд дурггүй, энэ улс орн чинь одоо ингэж явж байгаа мөхөн гэсэн бодолтой гэх мэтчлэн ингээд юм муу муухай хар бараан талыг нь хараад яваад байгаа хүмүүс бол өөрийнхөө дотор байгаа тэр арга билгийн хоёр загсных нь хар талыг нь дижээсээр хагаад тийм аврах том акул болгоод хувиргацсан байна гэсэн. Гэхдээ гол нь таны дотор л тэр хар талын загас чинь аврах том акул шиг мэдрэгдээд байгаа болохоос биш хөндлөнгөөс нь ажиллах юм бол таны дотор хөөхөн хоёр жижигхэн загас сэлээл явж байгаа. Дотроо аврах том акул тижээж байгаа хүнд гадагшаа өөрийнхөө амьдрал, эргэн тойрны хүмүүсийн амьдарч байгаа нийгэм, улс орноо харахад бүтэж байгаа юм юу ч байхгүй юм шиг зөвхөн хар бараан тал нь харагддаг. Тэгэхээр эндээс бодоод үзэхээр юмсын сайхан талыг хардаг болохын тулд өөрийнхөө дотор байгаа сайн сайхан зүйлүүдийг олж харж тэднэрийгээ үнэлж хайрладаг, хүндэлдэг, талархдаг болох хэрэгтэй байна. Тэгэхээр таны нүдэнд эргэн тойронд чинь дандаа болохгүй бүтггүй хэцүү юм харагдаад байгаа бол энэ нь гадаад ертөнц тийм муухай байгаадаа биш. Хамгийн гол нь таны дотор маш их сөрөг зүйлс, сөрөг энерги, эрчим, бодол гэх мэтчлэн маш их хар бараан зүйлс таны дотор байна гэсэн үг юм аа. Харамсалтай нь өнөөдөр олон хүн фэйсбүүкээр бүх юм шүүмжилдэг. Хүмүүсийг, улс орноо, нийгмээ бүгднийг шүүмжилдэг. Гэтэл зүгээр л ингийн хөндлөнгөөс нь ажиллах юм бол энэ амьдрал дээр чинь болоо бүтээж явж байгаа, ахиж дивжээд, хөгжөөд сайн сайхан болоо явж байгаа юм асар их байгаа. Гэвч бидний дотор миний амьдрах орчин хөгийн муу байна. Өнөөгийн хүмүүс улам бүр ухамсарт доройтож байгаа болохоор энэ тэнд улам муу мухай гэмт хэрэг гарч байна гэж ярьдаг. Өөрөө хангалттай хөдөлмөрлөөгүй байж бүх бурууга улс төрлөө чигдэг. Монгол улсыг 76 байсан одоо тэр 126 л улс орноо мөлжж байгаа учраас бид нарыг ингэж ядуу амьдруулад байна. Монголоос л гарч гадаадын тэр сайхан орчинтой газар очиж амьдрах юмсан гэж боддог, ярьдаг хүмүүс маш олон байдаг болжээ. Гэхдээ хаа байсан тэр засгийн газрын ордонд сууж байгаа хүмүүс өнөөдрийн таны өрх гэрийн амьдралд чинь тун баг нөлөөтэй. Хамгийн гол нь таал өөрөө ямар сонголт хийсэн бэ? Амьдралаа яаж харж байна вэ? Юу хийж бүтээж байна вэ? Юу гэж бодож байна вэ гэдгээс таны амьдрал 100% шалтгаалж байгаа. Танаас 100% шалтгаалж байгаа. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг ямар байгаа төртөл бусдыг буруутгах байгаа нь зүгээр л амьдралын өмнөөс хүнд ч хэрэггүй шалтгаан товчоо сууж гин гэсэн үг шүү. Энэ нь яг л өмнө чинь бэлэн байгаа завийг ашиглаад голын нөгөө эрэг дээр гарах хэрэгтэй байтал гол дуурлаж хэтэрхий ширүүн урсгалтай байна. Ийм байхад замд суугаад нөгөө тийшээ гарахаар галах. Энэ гол байхгүй байсан бол таар энэ гол элэгтэй байсан бол би гарчих байлаа гэж шалтгаан товч сууж байгаатай яг ижлэх. Уг нь хүн бүрт тэр голыг туулах зав буюу аливаагс сурах боломж, өөрийнхөө хүссэн зүйлийг хийж хөдөлмөрлөд хүссэн амьдралаа бүтээх боломж гэх мэт зүйлүүд нь байгаа. Тэгэхээр ерөөсөө л бүх л зүйл миний л гарт байдаг. Бүх л зүйлийг би амьдралдаа оруулж ирэх, амьдралаасаа явуулах, амьдралдаа хийж бүтээх гэх мэтчлэн ерөөсөө миний амьдралд байдаг, миний амьдралтай холбоотой бүх л зүйлийг би өөрөө л шийддэг. Одоо байгаа бүхэн миний өмнө нь хийсэн шийдвэрүүдийн үр дүн. Үүнийг дотор хүлээн зөвшөөрөх ёстой. Өөр хинч таны одоо байгаа байдал буруугүй.
Өнөөдөр та хэдий ч нэ стресстэй, амьдрал хэцүү байна, хүмүүс болохгүй байна гэж бодож явж гэнүү. Тэр чинь та буруу тийшээ өөрийнхөө анхаарлыг хандуулсан яваад байна гэдгийг чинь илтгэх хамгийн том дохио шүү. Бид гадагшаага биш дотгошоогоо чиглэсэн үед бидний сэтгэл санаа энерги сэргэж ирдгээ. Гадагшаага чиглээл хүмүүст буруу өгөөл эргэн тойрноо буруутгаал яваад байх тусам бидний энерги улам бүр унжээдэг, улам бүр стрессжээдэг, улам бүр аз жаргалгүй болгож идэг. Гэвч яг нүдэн нэгээд юм бүхэнд сайн муу хоёр тал байдаг гэдгийг нь ойлгоод арай өөр өнцгөө сүнлэнгөөс нь ажиглаад үзвэл бүх юм тийм үү биш байгаа шүү дээ. Яг үнэндээ бол бүх хүний шүтэж дахиад байдаг сайн сайхны туйл гэж бодож байгаа зүйлүүдэд ч сөрөг тал муу тал байгаа. Эсвэл авах юм байхгүй муу муухай гэж бодож байгаа зүйлд ч сайн тал байж л байгаа. Бид гадагшаага чиглэх тусам бидэнд юмсын муу муухай талууд нь л улам бүр харагддаг болдог. Нэг ёсондоо бид нар юмсын муу талыг, хар бараан талыг, сөрөг талыг харах чадвараа өөрсдөө мэдхгүйгээр хөгжүүлээд байна гэсэн. Тэгэхээр бидний дотор байгаа хар загсыг хоололдог гол хоол хүнс нь бол бусдыг шүүмжлэх, бусдыг шүүх, бусдыг голох, бусдыг үзен ядах, бусдад буруугаа дохох, өөртөө амьдралдаа тохиолдсон юмсынхаа үүрэг хариуцлагыг зүй ёсоор нь хүлээлгэхгүй гадагшаа чиглэх энэ үйлдэлүүд юм байна. За тэгвэл бид өөрсдийгөө ингэж хар бараан зүйлс рүү улам бүр түлхдэг юм байна. Тэгвэл энэ өөртөө үүсгэсэн гажуудлаа хэрхэн засч болох вэ гэдэг талаар бодож үзлээ. Өөрөө өмнө нь хийж дурсч үзчихсэн нэг хэдэн алхмууд хүмүүст санал болгоё. Нэгдүгээрт нь та өөрийнхөө хамгийн дургүйг чинь хүргэдэг өөрийнхөө сул талууд болон өөртөө дургүй зүйлсүүдээ чагсаад бичиж үзээрэй. За гадаа төрхөөс ахуулаад түргэн уур нийтж бусцсан, хүнийг шүүмжилдэг зан, бусдыг хянж цагдах гэдэг зан гих мэтчлэн өөртөө хамгийн сэтгэлийг чинь тавгүй төлдөг өөрийнхөө дургүй зан чанарууд болон өөртөө таалагддаггүй зүйлсүүдээ чагсаад бичиж үзээрэй. Хоёрдугаарт нь надад таалагддаггүй зүйлс маань бүгд миний дотор надтай хамт оршиж байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би дахин энэ сул талуудаасаа болж өөрийгөө шүүмжилж, зэмлэж зовоохгүй. Тэр сул талуудаа би засч болох зүйлсийг нь засахын төлөө хийж, өөрчлөгдөхгүй зүйлсийг би байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна. Би дахиж сул талууд чаддаггүй зүйлүүдээсээ болж өөрийгөө зовоохгүй байх замыг сонгож байна. Би муу байгаа л үсттэй. Одоо яа гэх вдэ? Би өөрийгөө дотроо хүлээн зөвшөөрч чадаагүй цагт өөр хинч намайг хүлээн зөвшөөрч хүндлэхгүй. Би харин нэгэнд өөрийгөө хүлээн зөвшөөрч хинбэ гэдгийг мэддэг болсон цагт бусад хүн надад яаж хандах, намайг хэн гэж үнэлэх нь надад огт хамаагүй болж хувирнаа. Гэх мэтчлэн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх алхмуудыг өөртөө зориулаад хийж эхлээрэй. Гуравдугаарт нь өөрийнхөө сайн сайхан зан чанарууд, чаддаг зүйл, сайхан талууд, өөртөө байгаа эд хөрөнгө, хайртай дотны хүмүүс, тэднийхээ сайн сайхан талууд, амьдралдаа талархаж баярлж явдаг зүйлсээ чагсаад бичиж үзээрэй. Миний эргэн тойрон сайхан хүмүүс хүрээлж байдаг. Тэднэр маань надад анхаарал халамж тавьж, хайр халамж тавьж байдаг. Би үнэхээр азтай хүн юм аа. Би амьдралдаа тийм зүйлийг хийж бүтээсэн. Үнэхээр хөдөлмөрч хүн юм аа. Амьдралд маань ийм сайхан зүйлс байгаад би үнэхээр их баярлж байна. Амьдрал үнэхээр сайхан юм аа. Гэх мэтчлэн амьдралдаа одоо байгаа зүйлстэй талархаад үзээрэй. Зүгээр байгаа зүйлсээ тоочоод баярлалаа гэд хэлэхэд тэр юмс чинь ямар үн цэнтэй сайхан зүйлс байсан бэ гэдгийг шинээр олж харж үн цэнийг нь дотроо шинээр нээдэг юм аа. Талархал бол бидэнд байгаа зүйлсийн үн цэнийг бидэнд томруулдаг шил юм. Би нэг үгийг дотроо байнга хэлэх дуртай. Тэр нь биднийг хамгийн хэцүү үед ч аз жаргал хажууд үргэлж байсан. Нүдээ нэгэд харахал юм бол, харж чадхал юм бол аз жаргал үргэлж бидний хажууд байдаг. Тэгэхээр тэр аз жаргалыг бид байгаа газараасаа хаанч юу ч хийгээд ямар ч нөхцөл байдалд байсан байгаа зүйлстэй олгосон боломжуудаа өнгөрсөн цаг хугацаанд бэрхшээлүүдийг даван туулж гараад олж авсан тэр ухаарлуудаа гих мэтчлэн өөрт одоо байгаа зүйлүүдтэй талархаж цэн сэтгэлээсээ тэдрийг хайрлж чадах юм бол бидний сэтгэл санаа дүүрэн сайхан болтгоо. Өөр юмар дутаад байхгүй тийм дүүрэн сайхан мэдрэмжийг бид өөрсдөө бий болгож чаддаг. Тэгэхээр энэ бүх ярианы төгсгөл юу гэж дүгнж болох вэ гэхээр бид нар эергээр альваг хардаг болёо гэх юм бол ерөөсөө хамгийн эхлээд өөрийнхөө доторх эерэг зүйлсийг хардаг болчих. Өөрийнхөө амьдралд байгаа эерэг зүйлсийг хардаг болчих. Тэгхийн бол аяндаа энэ нийгэмдэр байгаа, энэ улс оронд маань байгаа, нэг дэлхийд маань байгаа сайн сайхан зүйлс таны нүдэнд өөрөө харагддаг болно. Эхлээд өөрийгөө хайрлаад сурчгаа.
эргэн тойрны бүх юм чинь болохгүй байгаа юм шиг танд мэдрэгддэг бол эргэн тойрон чинь биш, таны дотор юм болохгүй байна гэсэн тохио юм шүү. Та яагаад ийм энерги чинь унсан байгааг, яагаад ингээ бүх юмд уур хүрээд жоохон л юм болоход бухимдал төрөөд байдаг, сэтгэл чинь унаад байдаг вэ? Юунаас болоод байна вэ гэдэг зүйлүүдийг өөртөө ярилцаж өөрийнхөө дотроос учир шалтгаанаа хайж олоод өөрийгөө засах, эмчлэх арга замаа олох юм бол таны энерги сэргэж, эрч хүч нэмэгдэж, аливааг сайхан унаар харах, амьдралын сайхан талархах тэр сэтгэл маань нээгддэг юм аа. Тэгэхээр бүгдээрээ нэг зүйлийг л дотроо байн хэлдэг байя. Тэр нь би өөрийнхөө амьдралын бүхэл зүйлсийг гартаа атгаж байгаа. Би тохиолдоод өнгөрч байгаа зүйлээс сайхныг нь олж хараад түнд талархах уу? Муу мухагийн шүүмжлээд өөртөө ч хар энерги хураагаад тэр нөгөө зүйлдээ ч хар энерги илгээгээд ийм хутгалтсан хүнд мэдрэмжүүдийг өөртөө авчрах уу гэдэг бол цэвэр миний сонголтоо. Бүхэл зүйл миний сонголт. Тиймээс би аливаа зүйлээс сайн сайхан талыг нь олж арах сонголтыг хийж байна. Би хичнээн хүнийг шүүмжилмээр байсан ч гэсэн дотроо бодоод өнгөрөө. Би үйлдэл болгож хүнийг муугар харааж зөвхөж бичгэн болий. Асуудлыг шүүмжилж болно. Гэхдээ би хүний үнэт зүйл рүү дайрсан, хүний хувь хүний амьдралтай холбоотой илүү дутуу юмд хутгалдаж, шүүмжилж, тун цагаа тийм дэмий юмд өрөхгүй. Би сайн сайхан зүйлд талархаж баярлж байгаа сэтгэлээ илэрхийлнэ. Харин муу мухай зүйлийг бол алгасаад өнгөрч сурнаа. Өөрийнхөө энергийг унгах, давтамжийг унгах зүйл үүнээс хойш дахиж хутгалдахгүй. Би сайн сайхан энергийн хэлбэлцэл өөрийгөө байлгах тэр замыг сонгож байна. Би хүмүүст сайхан инээмсэглэл бэлгэлдэг, урмын сайхан үг хэлж хүний сэтгэлд гэрэл нэмдэг сайхан хүн байх замыг сонгож байна. Би өөрөөсөө хар бараан энерги биш, гэрэл гэгээ цацруулдаг хүн байх замыг эргэлт буцалтгүй сонгож байна гэж өөртөө үргэж хэлж сануулдаг, гэрэл гэгээ цацруулсан хүн байгаарай. Та бүхний аливаад эергээр ханддаг, эерэг хандлагатай хүн болох аялалд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Энэ сайхан үзэсгэлэнтэй их орнд төрсөн, гайхамшигтай сайхан үг түүхтэй, соёл уламжлалтай монголчууд бид үнэхээр азтай хүмүүс шүү. Өөрийнхөө болон ард түмнийхээ, эх орныхоо хамгийн сайн сайхан зүйлүүдийг таньж, мэдээд, түүнээрээ бахархах хайрлах сэтгэлээ өөрөө хүүхдүүдтэй өвлөн уламжлуулаарай. Энэ удаагийн бичлэгийг маань сонссон хүмүүстээ баярлалаа. Сувгийг маань дэмжиж байгаа бүх хүмүүстээ талархлаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.